E-Mongolia системд хэрхэн нэвтрэх вэ? Иргэн та E-Mongolia аппликейшн руу орсны дараа дэлгэц дээр харагдаж буй нэвтрэх товчийг дарна. Эхний боломж буюу эргээстрээр нэвтрэх гэж байгаа бол дэлгэц дээр харагдаж буй эргээстр болон нууц үг бичих талбарыг бүхлэнэ. Үүний дараа дэлгэц дээр гарч ирсэн 6 оронтой кодыг 13 тигтэг 92 тусгай дугаард мессежээр илгээж өөрийн мэдээллийг өгөхийг зөвшөөрч буйг сонгосноор амжилттай нэвтрэнэ. Хоёр дахь боломж буюу банкны эрхээр нэвтрэх гэж байгаа бол дэлгэц дээр харагдаж буй арилжааны банкудаас сонгон өөрийн интернет банкд бүртгэлтэй нэр болон нууц үгийг бичиж өөрийн мэдээллийг өгөхийг зөвшөөрч буйг сонгосноор амжилттай нэвтрэнэ. Хэрв 3 дахь боломж буюу тоон гарын үсгээр нэвтрэх гэж байгаа бол нэвтрэх товч дарахын өмнө улсын бүртгэлийн ерөнхий газрын салбар дээр өөрийн биеэр очиж киоск машинаар дамжуулан олгосон кодыг авсан байх ёстой бөгөөд утсан дээрээ G-Sign аппликейшнийг суулгасан байх ёстойг анхаарна. Дээрх санамжийг биелүүлсний дараа тоон гарын үсгээр нэвтрэх товч дээр даран өөрийн эргээстрийн дугаар болон утасны дугаарыг бичиж өгнө. Дэлгэц дээр G-Sign аппликейшнээс мэдэгдэл гарч ирэх бөгөөд улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон 4 оронтой пин кодыг оруулж гарын үсгийг зурснаар E-Mongolia системд амжилттай нэвтрэх боломжтой. Захимаар шийдэж цагаа хэмнэе. E-Mongolia